За өнөөдрийн үйл ажиллагааны гол онцлог, гол шаардлага юу байсан бэ гэдгийг зарим тоо баримтаар хэлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт өвчин судлалын үндэсний төв маань Монголын хүүхдүүд хүн амын донд өөрөөр хэлэх юм бол 6 сартаагаас 35 насны хооронд Улаанбурхны тогтцын дархтааны тогтцын судалгаа хийсэн. За ингээд 8-аас 17, за 10-аас 20 насны хүн амын бүлэг маань Улаанбурхан өвчний эсрэг дархлааны тогтцсон 80 гаруй хувьтай байгаа. Энэ 80 гаруй хувийг бага гэж үздэг. Халдвар авах эрсдэлтэй бүлэг гэж үздэг. За ийм 510 мянган хүн одоо бидний дунд байна. Улаанбурхан өвчин халдварлт маш өндөртэй гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. Томоо төс өвчнөд харьцуулах юм бол халдварлах чанар нь 5-аас 6 дахин их. Энэ бол маш эрсдэлтэй. За өнөөдөр дэлхий дээр бол олон оронд Улаанбурхан өвчний халдвар дэвжсэнийг сая Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс маань хэллээ. Өнөөдөр Европын орнуудад за тэр дундаа манай 2 хөршид Филиппин, Хятад, Орос, Итали, Серб, Гүрж гээд олон оронд Улаанбурхан өвчний дэгдэлт байгаа. Өнөөдөр бол энэ дэлхийн нийтийн хэл хязгааргүй болсон өвчин бол мөн хэл хязгааргүй байна. Хизээч манай үд хаалгыг тогших эрсдэл бол өндөр магадлал байна. За дээр нь Улаанбурхан өвчний эсрэг дархлааны тогтц бас харьцангуй бага 510 мянган хүн байна гэдэг бол бид өнөөдөр эрсдэл донд байна л гэсэн үг. Тийм учраас саяныхаа одоо энэ насны бүлгийн хүмүүсээ нэмэлт дархлаажуулалтанд хамруулах шаардлага бидэнд байгаа. Ялангуяа Баруун аймгийн 6 аймгийн тухайд бол дархлааны тогтц бага байна гэсэн ийм тооцоо гарсан учраас энд бид 5-аас 18 насны бүлгийг за бусад аймаг Улаанбаатар хотын хувьд бол 10-аас 18 насны хүүхдүүдэд Улаанбурханы эсрэг одоо вирусын вакцинд хамруулахаар ийм одоо шаардлага байгаамаа. За ингээд бид олон улсын байгууллагуудад хандсан. Хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж маш хурдан шуурхай ажилласан Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан маань байлаа. Бид өнөөдөр чин сэтгэлийн талархал илэрхийлэх учиртай. Нийт вакцины маань өртөг 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Өнөөдөр Монгол улс маань 2019 оныхоо төсвийг баталчихсан. Нэмэлтээр эрүүл мэндийн салбарт 1.3 тэрбум төгрөг гарах боломж бол хязгаарлагдмал. За энэ бол вакцины дагалдах хэрэгслийнхээ хамт ийм өртөгтэй байгаа. За үүнээс үйл ажиллагааны зардал гэж гарна. За энэ үйл ажиллагааны зардлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маань дэмжихээр болсон. Энэ бол одоо монголчууд бидний хувьд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж байгаа маш том тусламж дэмжлэг. Монголын хүн амыг тэр дундаа хүүхдүүдийг маань Улаанбурхан өвчний эрсдлээс үүсэх олон одоо энэ магадлалаас урьдчилан сэргийлж хамгаалах ийм сайхан боломж төрж байгаа. Тийм учраас бол энэ чиглэлийн мэдээлэлээ бид нар олон нийтэд өгөх хэрэгтэй, дархлаажуулалтанд хамруулах шаардлагатай. За хамгийн сүүлийн мэдээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өгсөн 2018 онд зөвхөн Европ төвд 100 мянган Улаанбурхан өвчний тохиолдол гарсан байна. 90 эндэгдэл байна. Тийм учраас бол эрсдэл бидний хаяанд байна гэж бид ойлгох учиртай. Тэгээд бидэнд ийм сайхан боломжийг өгч тэр дунд ард иргэдэд тэр дундаа хүүхдүүдээр нь Улаанбурхан өвчний эрсдлээс хамгаалах энэ сайхан боломжийг олгосон Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан тэр дундаа ноён суурин төлөөлөгч Алекс Хайкс чин сэтгэлийн талархал бүгдээрээ хамтдаа илэрхийлцгээе. Маш хурдан халдварладаг ийм аюултай өвчин, маш хурдтай тархдаг, маш өндөр халдвартай. Одоо жишээлбэл Улаанбурханаар өвчсөн хүн ингээд өрөөнд байжгаад гарахад тэр халдвар нь тэр өрөөнд одоо хэдэн цагаар ч ингэж байж одоо өөр хүмүүсийг халдварлуулах ийм одоо аюултай вирус байдаг. Тэгээд энэ одоо Улаанбурханаар өвчсөн хүүхэд бол одоо жишээл хатгалгаа тусах, нүд чихний одоо жишээлбэл нүд чих нь өвдөх, за магадгүй бүр цаашлаад тархины гэмтэл авах, за бүр амь насанд нь ч одоо аюул тулах ийм аюултай ийм өвчин гэдгийг бол бид нэр санах ёстой. Тэгээд Улаанбурханы эсрэг өөрийнх нь эсрэг одоо энэ вирусыг эмчлэх одоо эм тариа гэж байдгүй. Үүнээс хамгийн гол нь урьдчилан сэргийлэх ёстой. Тийм учраас бүх хүүхдийг вакцинд хамруулах, дархлаажуулалт хамруулах нь хамгийн чухал юм байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хенкинс. Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Инх Заяа. Сангийн суурин төлөөлөгч Алекс Хенкин өгүүлж вакцин гардуулж Улаанбаатарны зөвлөлд сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн улс орнуудад UNICEF is not only procuring vaccines for Mongolia, but UNICEF is actually procuring vaccines for 45%. Монголын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хамтын ажиллагаа хүүхдийн хэлхийг бодож үзсэн ийм томоохон ажил амжилт байгаа баярлалаа хэлээ. That the world has to offer. тэгэхээр өнөөдрийн нийлүүлж байгаа вакцин болоод хаалт хэрэгслийн нийт Энэхүү вакцинаар Улаанбаатар орчин үеийн цэг тавыг уранд 2019 оны 5 дугаар сарын 15-нд Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн бүртгүүлэг тоглолтын даргаажуулалт дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага дуулахад таатай байна. Ингээд энэхүү үйл ажиллагааг одоо нээж өгнө хэмээн Монгол Улсын засгийн сэнгис нарыг хүндэтгэлийн ширээнд морин сургыг урьж байна. нийт хүүхдийн 45% бол хүүхдийн сангийн маань үлдсэн вакцин хийж байгаа гэсэн тоо.